Манай улсын ядуурлын түвшин 2022 онд 27.1% болж 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь 4 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. За ядуурлын түвшин буурахгүй байгаа гол шалтгаан нь хавтгаарсан халамжийн бодлогоос үүдэлтэй гэж салбарынхан тайлбарллаа. За нийгмийн халамжийн сангаас 2024 онд нийт 2.4 их найд төгрөг зарцуулагдсны 1.5 их найд нь зөвхөн хүүхдийн мөнгөнд зориулагдсан гэлээ. За нийт зардлын 26.4% нь ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрх толгойлсон эцэг их за нийгмийн зорилтод өрх иргэнд олгох бусад төрлийн халамжинд зарцуулагдсан байна. За ингээд тооцвол жилд 300-аас 400 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих хэмжээний мөнгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж байгаа нь халамжийн бодлого хавтгаарсны шинжээ гэж салбарын сайд хэлж байна. Хүүхдийн мөнгөний хэмжээ одоо хэд юм бэ? Одоо бол жилдээ 1.5 их найд төгрөгийг зарцуулдаг юм байна. Тэгэхээр хэрвээ бид нар яг зорилтод бүлгийн хүүхдүүдэд энэ мөнгийг зарцуулдаг болыг бол хэдэн төгрөгийн асуудал яригдчих вэ гэх нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаар болохоор бол энэ бага орлоготой өрхийн насан туршидыг одоо хөдөлмөр эрхлэлтийн сургуультанд хамруулж байгаа гэдэг одоо юу гарсан байна 1200 гаруй өрхийг. За энэ дээр бол яг 80% нь одоо илүү ахицтай гарсан гэдэг. Тэгэхээр энэ ахиц гарсан гэдэг нь одоо ямар үзүүлэлтийг тооцоод байна вэ гэж. За бид нар энэ хүүхдийн мөнгөний асуудлыг нэг сайн ярих хэрэгтэй юм байна гэж харж байгаа. Энэ өмнө нь бол бас одоо ковидын үед хүртэл бол ингэж 20 мянга байж байгаа л ковидын үеэр 100 мянга болгоод тэгээ тэрнээсээ хойш л энэ жоо ковидын үеийн дэмжлэг гэж гарч ирсэн одоо юу шүү дээ. Тэгээд энэ дээр хүүхдийн мөнгөн дээр бид нар нэлээд мэдээж эмзэг сэдв. Гэхдээ энэ дээр бол бас тооцоо судалгаа хийж яг энийг одоо зорилтод бүлэгдэн одоо хүргэх энэ чиглэлөө бас би бодлогын алхмууд хийгдэх ёстой л гэж ойлгож байгаа. Бид нар жил бүхэн 1.7 их найд буюу 300-аас 400 мегаватттай тэнцэх цахилгаан станцын мөнгийг л одоо хүүхдийн мөнгөнд одоо өрхийн орлогоос үл шалтгаалаад хавтгаараад тараагаад байна л гэсэн үг байхгүй юу? Нийт хүүхдийн дор хаяж 60% нь хүүхдийн мөнгө очихын зүйтэй юм а гэсэн ийм зөвлөмжүүд бол байдаг. Нийт хүүхдийн дор хаяж 60% нь. За нөгөө талаасаа нийт хүүхдийн мөнгөнд олгогдож байгаа мөнгөн тусламжийн 30 орчим хувь нь банкны хадгаламжинд бас хадгалуулдаг гэсэн бас ийм тооцоо судалгаанууд байдаг. Тэгэхээр яг нэг хүүхдэд өсгөх зардлын хэмжээг тодорхой тооцоолж ер нь Монгол улс гаргаж байгаагүй. Одоо анх удаа гаргахаар манай юм төлөвлөж ажиллаж байгаа. Энэ зардлыг гарсны дараа өрхөд ногдох хүүхдийн тоотой харьцуулж уг мөнгөнд өнгө бас одоо нийт хүүхдийн хамрах хэдэн үн хамрах нь зохистой байдгийг тодорхойлох нь илүү оновчтой гэж үзэж байгаа. За нөгөө ерөнхийдөө бүх хүүхдийг угаасаа ялгарлаад хэрэггүй байх гэж бодож байна. Тийм. Аль нь одоо адилхан л хүүхэд мэдээж 16-аас доош насны бүх хүүхдүүдэд л өгөх боломжтой болов гэж хараад байна. Бүх хүүхдүүдэд л өгөх байх. Тэгээд заавал нөгөө нэг хязгаарлал заавал нөгөө янз бүрээр ингэж ялгарлах дэм яах л гэж бодож байна. Ер нь бол бүх хүүхэд л өгсөн дээрээ л гүдээ. Энд чинь тий. Өөр мөнгө байхгүй юм чи. Их үсэр юу байхгүй. Зарим нөгөө нэг юм групп мөрөвтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгс мөрлөө 2 3 хүүхэдтэй. Тэднэрт бас нэмэр болно энэ хүүхдийн мөнгө чинь. Үндэсний статистикийн хороо 2 жил тутамд ядуурлын түвшин тогтоох судалгаа явуулдаг. За хамгийн сүүлд Дэлхийн банкнаас өгсөн захирамжийн дагуу ядуурлын шугамыг тодорхойлдог судалгааг явуулах аргачлалыг өөрчилсөн байна. За ингэснээр монголчуудын хүнсний бус зардал хит өндөр байна гэсэн дүн гарчээ. За иймд одоо төр засгаас өгч байгаа 40 гаруй төрлийн халамжийн үйлчилгээг зөвхөн зорилтод бүлэг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна гэж салбарынхан үзжээ.